Намайг Фунцэгдэр Жовтой Мөнх Насан гэдэг Аргангай аймгийн Үгийн Нур сумын Зэгстэй багийн Орхон хороод орсон суудын иргэн байна. Манай гэр бүл 2012 оноос хойш энэ хувийн эзэмшлийн хашаанд мод бутыг тарж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай хашаанд 1000 гаруй мод бут ургаж байна. 40 зүйлээ. Тэгээ манайх ч мод тарих ач холбогдлыг бол одоо гэр бүлээр мэдхээс гадна сум орон нутгийнхаа айл өрхөдөд одоо энэ мод тарихын ач холбогдлыг мэдүүлэхээр хавар намартай төвийнхээ айлуудын хашаанд мод тарж өгдөг байгаа. Сүүлийн үед ерөнхийлөгчийн мод тарих одоо тэрбум мод үндэсний хөдөлгөөнд одоо сум аймаг орон нутгийн иргэд бол өргөнөөр оролцож байгаа. Гол иргэдийн аж ахуй нэгжийн алдаад байгаа алдаа бол модоо тарьчаад түүнийг усалж арчлах тал дээр зуны цагт одоо амралт зугаал хувилралд мартчихдаг. Тэгээ намар ирэхэд нөгөө мод нь шаардсан байдаг учраас энэ өчнөө мөнгө төгрөг төр засгаас зориулж байгаа мөнгө төгрөгөөр мод тарьж байгаа иргэд аж ахуй нэгж маань модныхаа арчилгаан дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Модоо усалдаг, эргэж тойрдог, зэрлэг хортон шавжтаан тэмцдэг. Эхний 3 жилдээ сайхан арчлаад ургалцахт мод цаашаа бол хөрсөндөө дасаад өөрөө бие даах чадвартай ургадаг. Манайх гэр бүлийн хувьд бол намартаа жимс ногоогоо хураагаад 8 төрлийн жимс хурааж авдаг. Үүнийгээ өвөл хүнсэндээ хэргэлдэг. Тэгээд дараа жилд дахиж шинэ төрлийн мод эндээс судалдаанаас авч тариад бас модныхаа төрөл зүйлийг олон болгодог. Хашааны энэ хэсэгт ургаж байгаа мод бол энэ улаанцан гэдэг мод байгаа. Энэ модны онцлог болохоор жимс нэрт болдог. Одоо ингээ наадамтай уралдаал ингээл болж байгаа байдал. За энэ хэсэгт ингээд шуудуулаад нохоошуу тарьцсан. Нохоошуу бол маш их цэ амин дэм, бүх төрлийн амин дэмтэй. За энэ нохоошуг манайх яд вөхөр намар хурааж аваад өвлжөнгөө одоо цайны иддээ маягаар ашигладаг. Хөх гацсоор. Энэ мод маань одоо хөрсөндөө дасгаж нэг 2 жил болдго. 2 жилээс одоо энэ жилийн ургалт нэхэд одоо эндээс ийшээ ингээд. Хэдэн он тарьж байсан бэ энэ хацаараа? Энэ одоо 2 жилийн өмнө тарьж байсан. Одоо жижигхэн мод тарьж байсан бол одоо жилийн ургалт нь одоо эндээс эхэлж байгаа. Хөрсөндөө дасгаар ингэж огцом сайн ургадаг тал тал дэшээ. Энэ өвөл зөнгөө ногоон байна. Хашаанд болон ландшафтанд их гоё зохимжтой. Хөх гацсаар сэбэр. Энэ хэсэгт болохоор манай хар мод шинс тарьсан баг. Шинс болохоор хамгийн сайн хүчил төрөгч ялгаруулдаг мод. Одоо нэг аялал зугаалж осоод гэдэгт шинсэн ойд очиж унтахаар 1 цаг унтахад тэчнээ хүчил төрөгчтэй авсантай ялгардаг учраас шинс модыг ингэж тарьсан баг. Тэгээ ингээд тойроод бол одоо 40 төрлийн мод. Одоо энэ манай чацарган байна. Энэ чацарган нь бол их хөрс голохгүй маш сайн хаач хамаагүй ургана. Тэгээ одоо энэ жилийн жимс нь одоо энэ байна. Ингэж их гардаг. Одоо ингээд намар 8 сарын 15-наас хойш болж эхэлдэг. Тэгээд ер нь гэр бүлийн хэрэгцээнд бол хангалттай. Тэгээд сумын иргэд маань ирж төөн. Өндөр настангууд ирж төөн. Тэгээд хүүхэд багчууд өдөрт барин шилтээр төвд. Манай Монголын үржүүлсэн нохоошоо тэр жигүүрт ургаж байгаа. Энэ болохоор Сибирь нохоошоо. Оросын албанаас авчир тарьсан. Одоо энэгийн байдлаар чинь хумсны толио нэртэй нэг чинь намар бүр том бол. Бүр том улаан болно. Тэгээд анх гарахтаа их улаан сарна. Сайндаа сайхан хандлаад тий, өвлжөнгөө угаад, таваржгаа угаад, дараа жилийн ургац суртал ингээд нохоошуутай цай авдаг. Жигүүрт болохоор дихин шиг модод ургаж байгаа. Дихин шиг болохоор нөгөө бөөрийн ганц хаан гэдэг. Бөөрийг их сайн хэмжилдэг. Одоо энэ ингээд шигүү ургаад эхнээсээ ингээд болж байна. Энэ дихин шигний навчи чинь буслахаа дуу чинь жимсийн эдэн. Тэгээ бөөрийг маш сайн хамгаалдаг жимс ихгүй. Одоо энэ талд долоогны мод ургаж байгаа. Долоогон болохоор зүрхэнд их сайн. Одоо энэ жил нөгөө салхинд нөгөө цэцгийг гөвцсөн. Тэрээс битүү жимсэлдэг. Долоогон жимс идэхээр зүрх өстой асуудал байхгүй нөгөө зүрхнийг ганц хамгаалдаг юм чинь. Долоогон гэдэг жимс. Аливны мод. Өнгөрсөн намар Ховд аймгийн Булган сумын Минжт булган гэдэг сортын аливны мод. 100 ургаж байна. Тий. Өнгөрсөн үйл өвлжсөн одоо ингээд манай сум орон нутгийн хөрсөнд дасцсан гэсэн. Тэгээ одоо эрчлээс жимс өөх юм. Тэгээ жижигхэн мод ирсэн одоо ингээ өвлжөөд энэ хавар ургалт нэг сайн баг. Өнгөрсөн намар 10 сард бас Ховдын Булган сумаас Батуулд гэдэг ирээнээс авт тарьсан. Мод үржүүлдэг. Минжт булган сортыг гаргасан хүн. Энэ Опото гэж чавганы сорт баг. Бас өнгөрсөн үйл өвлжөөд одоо ингээ хавар сайх ургаж байгаа. Ингээ бас хөрсөнд бас дасчаад байгаа. Дараа жил жимсөөх чавга.